Монгол хүмүүс нэг нэгэ зайлдаад үнэхээр ямар хөгийн болцсон юм бэ? Хэрвээ энэ нэвтрүүлгийг ингээ үзэж байгаа бол наад мөнгө чинь өстой хизээш танаас хоол болохгүй заа юм биш. Өчтөр гэртээ фэйсбુક ухааг хөвчихсэн бохгүй юу? Гэсэн чинь нэг хаан суулаа гэдэг нэртэй тийм лайв гараад ирсэн. Тэгээд яадаг юм бол гээ орсон чинь хүмүүс суулаа бодолтож аваад хусаад мөнгө хожоод. Тэгээд яг нүдэн дээр нэг эмхтэй гэрэлмаа гэдэг нэртэй эмхтэй мөнгө хожоод нүдэн дээр тэр хаан багаараар шилжүүлээд тэгээд энэ ста найдвартай байна да гэд би за 400 сая төгрөг байсан бахана 400 сая цуглаа авъя гэд би 8 шиг цуглаа аваад та 50 сая төгрөг очлоо чатаар ороод ирэх гэсэн бохгүй юу? Манайх ингээд олон улсын банк байгаамаа ингээд гүйлгээ хийхэд бол та 10% ингээд 5 сая төгрөг шилжүүлгээд надад ямар юмнэ 5 сая байх вэ? 500 мянга ч үгүй байгаа мөнгөө суглаар өгсөн. Үгүй та нар над 50 сая төгрөгнөөсөө суутгаад авчаа штэ тэгээд үлдсэний над руу хийчихээ гэдгсэн чинь болдгоо маа ингээд заавал өгөх ёстой гэд. Тэгээд найзаасаа мөнгө байна уу өгшөө ингээд гэсэн чинь 2 сая 700 мянган төгрөг байна. Тэгээд би тэр 2 сая 700 мянган төгрөг ингээд над байгаа нь ингээд 2 сая 700 байна гэсэн чинь за бид нэр ингээд банктай ярилцаад ингээд хямдруулчлаа. Та над 2 сая 700-ыг хийчих гэсэн байхгүй. Орой орноо. Олон улсын гүйлгээ учраас орой орно гэж хэлээд тэгээ оройн чат үчид намайг блоклцсан байхгүй ингээд. Үнэхээр яг монгол хүмүүс ингээд цуглаа хийгээ үзсэн шүү дээ. Нэг монгол хүмүүс нэг нэгэ зайлдаад үнэхээр ямар хөгийн болцсон юм бэ? Хэрвээ энэ нэвтрүүлгийг ингээд үзэж байгаа бол наад мөнгө чинь өстой хизээш танаас хоол болохгүй заа юу ингэж одоо ингээд өрөнд орсон нөгөө хүн надаас мөнгө нэх нь би одоо ингээд амар хэцүү байна. Facebook дээр явж байгаа юм суглаараа битгий ороороо энэ бол заллин юм байх шүү би өстой биеэр тэрчээс сууж байна. Үнэхээр гол нь харалсан арилсан хүмүүс байдаг юм.